Эрхэм үндэд үзэгчид та бүхний энэ өдрийн амар мэндийг эрен мэдчилье. Япон улсын нийслэл Токио хотод 2014 оны 2 дугаар сарын 2-нд болсон мэргэжлийн сумогийн 69 дахь их аварга Хакухо даваа жаргалын нэрэмжит хүүхдийн сумогийн олон улсын 4 дугаар тэмцээнээс сурвалжлан бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийн эхнийхийг та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна. За энэхүү тэмцээнд оролцсон Монголын сумоочин хүүхдүүдийн багийн бүрэлдэхүүнд 8 сумооч хүүхэд зөв түнчлэн багийн ахлагч Хакухо сангийн менежер Батжаргал, дасгалжуулагч багш Цолонбаяр, мөн түнчлэн энэ тэмцээнийг сурвалжлахаар орчуулагч Төмөрбаатар миний бие одоо явсан юм аа. Сумоогоор дамжуулан Япон болон бусад ард түмэн үндэстнүүдийн хүүхэд багчуудад бие балдрын болон гоо зүйн хүмүүжил хүний харилцааны төлөвшөлийг олгох, мөн түнчлэн ард түмнүүдийн хоорондын найрамдал нөхөрлөлд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү тэмцээнд Япон, Монгол, Солонгос, Хятадын 7-15 насны 570 орчим хүүхэд хүч чадлаас орлоо. Монголоос 2013 оны 10 дугаар сард Монголд Хакухо сангаас зохион байгуулсан хүүхдийн сумогийн тэмцээнд шалгарсан 8 хүүхэд энэ тэмцээнд оролцсон. Хүүхдүүд болон Монголын баг тамирчид багш нар 1-р сарын 27-нд Токиод ирсэн. Тэмцээн Токиогийн Рёгоку дүүрэг дэх сумогийн ордонд болсон. Рёгоку дүүрэг гэхээр манай үзэгчид одоо сайн мэддэг болсон доо. Дэлгэцэн дээр харагдаж байна. Сумогийн ордон байрладаг ийм дүүрэг. Энэ сумогийн ордон бол одоо Токиогийн Сумидагава гэж голын иргэдээ байрладаг. Рёгоку дүүрэг бол Токио хотын бас нэлээд хүн ам шигүү суурилсан ийм томоохон дүүрэг байгаа. Энд бол одоо сумогийн дэвжээ клубүүд олноор байрлсан. Энэ ордонд бол 1-р сар, 5-р сар, 9-р саруудад мэргэжлийн сумогийн албан ёсны тэмцээн болдог. Энэ сумогийн ордонд сумогийн тэмцээн болохоос гадна соёлын болон урлагийн, спортын олон арга хэмжээнд болдог ийм газар байгаа юм. Энэ дүүрэгт сумоотой холбоотой хөшөө дурсгал, хоолны газар, ресторан, түүх дурсгалын газрууд олноор байрладаг. Энэ сумогийн ордны цааталт дэлгэцэн дээр харагдаж байна да. Эдогийн буюу 1868 он хүртэлх 200 жилийн түүхийн усаатны зүүн болон Япон үндэстний түүхийг харуулсан том музей байрладаг. Энэ музейн үүдэн дээр маш олон хүүхэд ингээд цуглдсан байж байна. Бид нар энэ зургийг энэ ордны эсрэг талд байрладаг Пал гэж хотел зоч дуудлын 12 давхраас авсан байгаа. Энэ хүүхдийн сумогийн тэмцээнд Монголоос 8 сумооч хүүхэд очсон гэж бид бас дээр хэлсэн. Энэ хүүхдүүд маань мэргэжлийн сумогийн Миягино дэвжээ буюу Йокозуна Хакухогийн дэвжээн дээр байрлаж бэлтгэл хийж ингээд тэмцээнд оролцсон. Зашрамд хэлэхэд бол энэ удаагийн тэмцээнд оролцох хүүхдүүдийн тийм ээ. Мөн түнчлэн багийн дасгалжуулагч багш нарыг энэ тэмцээнд оролцуулахад бол шаардлагатай бүх хөрөнгө зардлыг Хакухо сангаас гаргасан. Хакухо сан бол 2013 оны 10 дугаар сард Монголд болсон хүүхдийн тэмцээнийг ч бас зохион байгуулсан. Дэлгэцэн дээр Миягино дэвжээний гадна талын байдал харагдаж байна. Энэ Япон үсгээр бол Миягино дэвжээ гэж бичсэн байгаа. Ингээд Рёгоку дүүргээс бол энэ Миягино дэвжээнд таксигаар очиход бол ердөөсөө тэр дэвжээний нэр хэлэхэд л таксийн жолооч нар бүгд мэддэг юм байна лээ. Ингээд дэвжээнд Хакухо аварга маань ирж байна. Энэ 1-р сарын тэмцээнд төрүүлсэнд баяр хүргэсэн ийм бичиг дэвжээнийх нь яг эсрэг талд том томоор ингээд байран дээр өлгцсөн байсан. Энэ бол тэр хавийн
Японочууд одоо хавхаа аврах зориулж ингээ баяр хүргэсэн гэж ярьж байсан. За манай хүүхдүүдийн дивжиний одоо эсрэг талд нэг хоёр давхурт нэг өрөөнд одоо байрлж ингэж бэлтгэл сургуультаа хийсэн. За хүүхдүүд маань ингээд бэлтгэлийнхаа хувцсаар ингээд жигдэрсэн. За тэмцээндээ их сайхан урам зоригтой сэтгэл зүйн их өндөр байдалтай ингэж оролцоо. Одоо ингээд одоо амарч байрлаж байгаа байрнаасаа гараад Мияганы дивжээ рүү орж иж байгаа. За энэ дивжээнд ирээд анх удаа одоо Якозуна Хакухотой уулзаж ингээд танилцсан. Дараа нь бол одоо бэлтгэл хийх юм байна. За бэлтгэлийг бол одоо бас 2-3 хоног хийсэ. Тэгэхээр одоо цаашдаа бэлтгэлийн үед бас танилцуулна. Энэ мэрэгжлийн одоо сумогийн дивжээн дээр бэлтгэл хийх боломж гэдэг бол тэр болгон олдоод байдаггүй. За ингээд одоо хүүхдүүд маань ингээд дивжээнд ороод за манай үзэгчид харж байгаа. За ингээд орох юм нь бас ингээд хинээрч заалахгүй ингээд сайхан ёслоод бүхийгөөд тийм Япон маяг одоо Япон шинж тэрх ингээд бүр орчихсон байгаа. Монголоос шалгарсан сайн барилдсан дүүнертэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр манайд хэмжээнд ингээд очилж хамтарсан бэлтгэл хийж одоо 2 сарын 2-нд болох тэмцээний одоо сорилго бэлтгэл болноо. Тэгээд та бүхэндээ бас би танилцъя гэж бодож байна. За тэгээд хамгийн багаас нь эхлэе да. Алтан гэрлээс сүсэр хөөдөг. За аль аймгаас ирсэн? Баянгар аймгийн Жаргалан сумаас ирсэн. Жаргалан сумаас. За аав ээж. Манай аавыг Алтан гэрэл гэдэг. Ээжийг болохоор амар дэлгэр. Би дээрээ 3 ахтай. Бүхий удамтай юу? Байхгүй. Байхгүй юу. За юугаар барилдтыг? Чөлөөтөр барилд. За тэгээд 10 сард яаж барилдав? Өнөөдөр 10 сард тэгээд багш манай багийн багш манай тэрчээ Баянгарын улс санжуулдаг багш багаараа энэ Хакухо цомгойдын тэмцээн дээрээ тэрчээ болохоор сар гарсан сумогийн бэлтгэл хийж байгаа. Ирээд тэгээд улсаа энэ Хакухо цомгойдын тэмцээн барилдсан. за яаж барилдсан? Хамгийн бага насны ангилалд нь болохоор хамгийн бага насны ангилалд би 2 дугаар байранд орсон. За одоо энэ тэмцээнд одоо амжилт гаргах зорилготой байсан. за сайн барилдаарай. За сайн байна уу? За сайн байна. За хэн билээ? Өстөмжийн барьж гэх. За аль аймгаас ирв? Өөрөнгө хараа ирсэн. За өнгөрсөн жил хавхуу цомор яаж барилдав? Гайгүй. За ямар амжилттай барилдав? За насандаа дөрөлөө. За энэ тэмцээнд одоо ямар амжилттай барилдана гэж бодож байна? Сайн барилдав уу? Сайн барилдав уу? Яга би яриад байна. Зөв. За сайн барилдав. За сайн байна уу? За хэн билээ? За Мянганбаяр хаанаас ирв? Аль аймаг? Улаанбаатар хотоос. За өнгөрсөн жил хавхуу цомор яаж барилдав? Бэлтгэлгүй урсан. Тэгээд төрөөс юм уу? Насан зай. За хоёр талаасаа удамтай барилддаг уу? чадaltaй хүмүүс. Тийм үү. Өөрөө юу барилддаг? Үнцээр барилддаг юм уу? За энэ удаагийн хавхуу цэмд одоо анх удаа орж байгаа. Японд 2 сарын 2-нд болно. За ямар зорилготой барилдах вэ? Төрүүлэх зорилготой. За амжилт хүсье. За хэн билээ? Жаргалаа тэр юм базар. За аль аймгаас ирж оролцож байгаа? Би нэг 11 сарын 26-наас 27-нд болох тэмцээнд эхний барилдаан дээр нэг давж тэгээд юуны барилдаан болохоор унаагүй байж байгаа шилдэг 8 төлдөөд шилдэг 8-аас 2 унаатай. Зөв. Хүрэл медаль авсан. Зөв. 3 тас. За аль аймгаас ирж оролцож байгаа? Өөрөнгөө аймгийн Жаргалан. Өөр ханга аймгаас ирж байгаа юм. Хоёр талаас удамтай юу? Баггүй. За өөрөө юугаар хичээлдэг? Юу үнцээр хичээлдэг байсан. Үнцээр хичээлдэг байсан. За сумгаар анх удаа ороод. Боломоор байна уу? За энэ тэмцээн сайн барилдаарай. За. Хамдаа хөлөгч нэ. За баярлалаа. За сайн байна уу? За хэн билээ? За баярлалаа. За аль аймгаас ирж оролцож байгаа? Орон аймгийн хараас. Өөр хангаас. За өнгөрсөн жил хавхуу цомор яаж барилдав? 6
6-д орсон. За. Сумоогоор даахуудаа барилсан. Тий. За, өөрөө юугаар хичээлдэг? Өөрөө үнцээр хичээл. Үнцээр хичээлдэг. За. Япон орон ямар байна? Гоё байна уу? За, энэ тэмцээнд амжилттай оролцоорой. За. За. За, сайн байна. За, хэний билээ? Амар санаа. За, амар санаа энэ тэмцээнд сайн барилаарай. За. За, сайн байна уу? За, хэний билээ? Дампуурын Ариун Батар. За, Ариун Батар юугаар барилдаг вүлээ? Үндэсний хөрөөр. За. За, Япон ямар байна? Япон гоё. Сайхан байна уу? За, хоёр талаасаа удамтай юу? Ээж хөдлөн барилдаа. За, сумуугаар барилдаад болмоор байна уу? болмоор. За, энэ тэмцээн сайн барилдаарай. За, амжилт. За, өөрөө хаанаас ирж оролцсон байлаа? Би дондгоо майнер болсон. За, багтаа одоо юугаар хичээлж байна? Одоо үндэсний хөрөөр суум өгөх Хосолж. хосож байгаа. За, хоёр талаасаа удамтай Бага. байгаа юу? Тэгээ ээжийн тал болохоор аймгийн харьцаа Хотойр гэдэг. Зөв. Аав болохоор аймгийн ачин цалтай. За, тэгвэл хоёр талаас сайхан удамтай. За, хавхай тэмцээнд өмнө та бага насанд бас төрүүлж исэн. За, одоо энэ тэгээ одоо 5 дахь удаага Японд ирж оролцож байгаа. За, тэгээд багийн ахлагч гэж хэлж болох хаа тийм ээ тань. За, танд амжилт хүсье. За, хүүхдүүд сайхан байна. Бүгд сайхан жиг товцтой, жигд ирсэн. За, та хүмүүс мэдж байгаа. Тэгээ одоо манай удахгүй бол олон жил одоо энэ хахуу цом болон хахуу капт ингээ Японд ирж оролцож исэн багш төрслөгтэй хүүхд байгаа. Тэгээ бага наст бас 11 насны одоо ангилдаа бас хахуу хаягийн одоо 2 дахь тэмцээнд төрүүлж исэн. Би бас сайн мэдж байгаа. Тэгээ энэ жил өнөө жил одоо бас дунд насны одоо ангилд орж бас төрүүлэх болов гэсэн бас тийм горилго бол байгаа л да. Ер нь манай залуучууд хүүхдүүд манай ээж одоо хамгийн дээд амжилт багаараа одоо мөнгө медаль авч ирсэн. Энэ жил одоо өнөө жил Алтаваараа гээл одоо бас гордол байж лээ. Тэгээд сая бид нар Монголоос гарахын өмнө бас монголчууд сумо сонирхдаг хүмүүс бас баяр хүргэж байгаа. Аврагд бас дамжуулаарай. Хавхаасан авраг манад бас хөрөнгө мөнгө гаргаж сэтгэл гаргаж бас хүүхдүүдийг бас ийм сайхан тэмцээнд оролцуулж байна. Энэ тэмцээн бол зүгээр нэг тэмцээн биш юм байна. Тийм ээ. Тэгэхээр бол аврагд бас баяр хүргээд бидний өмнөөс гэж. За энийг дамжуулъя. Тэгээ сайхан тэмцээн болох гэж байна. Монгол хүүхдүүд бас их орон зайтай. Одоо ингээд бэлтгэл эхлэх юм байна шүү дээ. Яг тэмцээний өмнө ийм одоо жинхэнэ дэвжэн дээр гэж хэлэх үү тийм ээ. Ийм бэлтгэд их боломж бол хүүхдүүдэд байгаагүй. Ийм боломж бол одоо анхудаа гарч ирж байна. Одоо энэ дэвжэн дээр чинь би одоо 15 6 настайгаа яриад одоо юу гэдэг нулимс хөлс цус одоо бүх юм шингэсэн одоо энэ дэвжээ одоо дүүнэртэйгээ хамтарсан бэлтгэлийг санаатай аль цугларчаал байж байна. Дэмжиний Ояката энэ бол бүгдээрээ сайхан дэмжиж байгаа юм байна шүү дээ. Бүгд дэмжиж байгаа сайхан байгаа. Одоо Япон талаас одоо 500 гаруй хөх цугларсан. За өнөө жил бас 4 улсын дотор ингээд бас олон улсын маягтай тийм тэмцээн болж байгаа. Тэгээд бас тэр одоо том тэмцээн дээр бас дүүнэрээ бас гарамгаа сайхан болж бас амжилт гаргах болов гэж гордол байна тийм. Тэгээд тэрнээс гадна бас нэг хүсэлт байна. Юу гэхээр зөвхөн энэ тэмцээнд барилдахаар ирсэн хүүхдүүдээр зогсохгүй нийт монгол хүүхдүүдэд хандаж таны бас нэг сайхан хэлс үг байдаг шүү дээ. Таксон юм те. Тэр насаа гэдэг. Тэгээд монголоор одоо монголч хүүхдүүд хандаа тийм ээ. Одоо мөрөөдөл хүсэлтэй тийм ээ. Зоригтой байх. Энэ талаар нэг тийм сайхан үг айлдаж. Одоо сумуу гэхээс гадна одоо яг замнал гэж ярьдаг л да. Тэр одоо Японы үндэсний одоо энэ замнал гэдэг 5 тийм төрөл юм байдаг. Сумуу, жудо, тэгээ кендо, айкидо, кидо гэж. За энэ замнал гэдэг чинь өөр өөрийн бас тэр онцлогтой сэтгэл санааны тийм бас онцлогтой. Бие бэлдрийн хувьд бас шал өөр онцлогтой байдаг. Тэр дундаа олимпийн төрөлд орсон манай жудо байдаг. Тэрийг хүн та бас мэдж байгаа. Тэгээ дүүнэртэй одоо Монголд ямарваа нэгэн те спортоор хичээлж тэр спортын одоо бас замнал гэж дотороо бас гүнзгий тийм одоо агуулгатай байж байгаа. Тэгээ тэр спортоор хичээлж бас хичээл сургууль хослон байд. Одоо цаашдаа амжилт гаргаж одоо тэр одоо спортоор хичээлсэн одоо хүнд хэцүү
одоо бас тийм шалгуурыг даван туулна гэдэг бол бас хэцүү байдаг. Тэгээд тэр ямиг одоо өөртөө шингээсэн бол одоо хоёр дахь амьдрал ямарваа нэг одоо төрийн тулгуур болж одоо Монгол улсаа авч явах ч юм уу. Цаашдаа спортын өндөр амжилт гаргаж одоо бизнесийн чиглэл ч юм уу тийм харахад бол тусдын болно гэдэгт бол итгэлтэй байдаг. Тэгээд өөртөө бас өөртөө бас тодорхой хэмжээний зорилго тавьж мөрөөдөлтэй. Мөрөөдөл бол ганц байж болохгүй олон байх хэрэгтэй гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Таны энэ хүүхэд залуучуудыг сумуугаар дамжуулж тэгээ төлөвшүүлэх, хүмүүжүүлэх тийм ээ амьдралын том зорилготой явж тэр зорилготой хүрэхэд тусал дэмжиж байгаа одоо монголчуудыг төлөөлж баярснаа илэрхийлж байна. Баярлалаа. Тэгэл би ч одоо 15 6-д ирсэн болохоор багасаа ингэж одоо эх орноосоо холдож эх орн гэдэг ямар агуу зүйл байдаг. За энэ орны бас агуу зүйлийг мэдэж судалж өөрөө бас ийм том цолон төрсөн болохоор тэгээд түүнэрээ бас тийм энэ бага насндаа одоо ирж нүд тайлж их юм сураад яваад одоо цаашаа бас том хүн болоорой гэдэг бас хүсэн ярмаар байна. За баярлалаа. Одоо ингэ бэлтгэл эхлэх юм байна. За сайхан бие халаагаарай. За ингээд анхны бэлтгэл эхэлж байна. За хүүхдүүд маань за Улаанбаатарт байхаас л эхлээл ярьж эхэлсэн одоо бид нар мэрэгжлийн одоо яг тэр жинхэнэ дэвжэн дээр бэлтгэл хийх юм байгаа юм байтал. За хотод Улаанбаатарт байхдаа бол тэнцэр алдаж байгаа. Бэлтгэл хийдэг тэр одоо дэвжээ бол одоо яг энэ мэрэгжлийн хөгчүүдийн барилддаг тийм дэвжээ биш, тийм даавуу хийцэн дэвжээ байсан. Тэр бол одоо ингээд анх удаага одоо тэр хатуу одоо тэр шавраар хийсэн юм тэгээд дээгүүр нь элс цацсан юм дэвжэн дээр бэлтгэл хийж үзэж байгаа. Тэгэхээр Якозуна хахогийн хувьд бол бүр зориуд хэд хоногийн өмнө хүүхдүүдийг Токиод авчирч за бас нэг энэ дэвжээтэй харьцуулж үзье. Өрдөөс энэ дэвжэн дээр гიშгээд ингээд хөлөөж ирээд явхаар өрдөөс хөлний улнаасаа ахуулаад одоо мэрэгжлийн одоо тэр сумо бүхийн тэр мэдрэмжийг хүн авдаг юм байгаа. Тэгэхээр одоо сар ч юм уу одоо 2 3 7 хоногор одоо бэлтгэл хийх боломж байхгүй. Гэхдээ ганц 2 хоног одоо хүүхдүүдэд бас ингээд бэлтгэл хийгээд үзүүлэх юмсан гэсэн санаа бодлын үүднээс одоо 2 3 хоногийн өмнө Токио хотод авчирээд одоо ингээд өөрийнхөө дэвжэн дээр энэ бэлтгэлийг хийлгэж байгаамаа. За ингээд үзэгчид харж байгаа бах. За бид нар мэрэгжлийн сумаагийн албан ёсны тэмцээнийг одоо шууд телевизээр шууд дамжуулаад одоо тайлбарлаж байхдаа ярьдаг байсан тийм ээ одоо сүрийн ашиг гэж хөлөө ингээд одоо дэвжэн дээр дэвсээд ингээд чирээд явах дасгал. За энэ дасгалыг сая ингээд хийлгэж байна. За тэгээд за ингээд Улаанбаатар хотод байхад бол Монголын баг тамирчдын одоо багийн дасгалжуулагч багш за мэрэгжлийн сумад барилдаж исэн Китаг Хасууга Цолонбаяр бол бэлтгэл хийлгэж исэн. За бас л ер нь бол мэрэгжлийн иж бай, сонирхогчдын иж бай одоо сумогийн одоо бүх дасгалыг хийлгэж исэн. Гэхдээ одоо яг энэ дэвжэн дээр бол одоо дэлгэцэн дээр харагдж байна тийм ээ тэр хөлөө чирээд идэг элсэн дээгүүр явж байгаа. Ийм дасгалыг хийх боломж бол одоо яг хүүхдүүд олдож байгаа. За одоо ингээд яг одоо тэмцээн дээр барилдаж явах үеийг л бид нар үзснээс биш иймэрхүү сонин хөдөлгөөн тийм ээ. Одоо жудо ч юм уу Монгол үндэсний бүх одоо бусад одоо чөлөөт бүхийн бэлтгэлд бол байхгүй юм сонин хэлбэрийн бэлтгэлүүд хийж байгааг бид нар харж байна. За хүүхдүүд одоо эхлээд бас инээдний хүрээд бас сүүлдээ бол бас нэлээд гайхаж бас их сонин бэлтгэл хийдэг юм байна гэж ярьж ирсэн. За тэгээд бэлтгэл хийлгэж байгаа багш нар бол одоо Миягны дэвжээгийн бүгчүүд за одоо мэрэгжлийн за дээд зиндаанд барилдаж байгаа бүх одоо энэ дотор байхгүй. Гэхдээ Якозуна хахуу өөрөө бэлтгэл хийлгэж байгаа. Дээр нь тэр жюро зиндаад барилдаж байгаа Тайкихо гэж бүх одоо бас бэлтгэл хийлгэж байгаа. За өнгөрсөн 1-р сарын тэмцээнд бол бас цээжиндээ бэртэл авсан. Гэхдээ энэ бэлтгэл дээр бол Мавашига зүг одоо яг гарч ирсэн. За энэ одоо ингээд түлхээд явж байгаа. Энэ бол яг л одоо бүгчүүдийн хийдэг юм бэлтгэл. За ингээд одоо мэрэгжлийн сумууд бол жишээлбэл одоо жюро зиндааны бүгчүүд, тэрнээс доош зиндааны бүгчүүд авраг хүнтэй бэлтгэл хийх бол маш их ховор тохиолддог. Гэтэл одоо манай хүүхдүүд бол бас одоо нутгийн ах одоо хахууд аваад жаргалтай гэж бэлтгэл хийх ийм боломж олгож байна. За тэгээд Якозуна хахуугийн одоо бас ингээ байгаа байдлыг харж байхад бол үнэхээр сэтгэлээсээ энэ хүүхдүүдэд бас нэг юм заагаад өгчих юмсан. За үнэхээр тэр сумогийн дэвжээ гэж ямар юм байдгийг бас ойлгуулчих юмсан гэсэн юм харагдаж байсан. За тэгээд
дээр нь бэлтгэлийг бол маш зөв хийх ёстой шүү. За энэ дэвжээ гэдэг бол одоо сумуучдын хувьд бол тийм ариун дагшин ийм газар байдгийн шүү. Жишээлбэл одоо суугтаа хүртэл тэр одоо сүрлэн хязгаар дээр суухгүй заавал дотор нь юм гадна суудгийн шүү. Гэх маягийн одоо зөвлөгөө сургамжийг бол одоо үнэхээр сэтгэл харамгүй өгч байсан. За тэгээ өөрөө бэлтгэл хийлгээд одоо бүр хүчээ гаргах үедээ гаргаад яг өөрсдөд нь их нь хүчинд нь тааруулж одоо барилдах үедээ барилдуулаад ингэж байсан. За тэгээд тэр машинаас барихад одоо яаж хаанаас нь барихад хүч гардггүй одоо мөрөнд нь тэр толгоогоороо түшээ. Тэгээд тэр машинаас татаад хоош ингэ түлхэж байгаа татахаар хүч алддгийг, тэнцвэр алддгийг тэгээд түлхэдгийн шүү гэд маш их тийм одоо жирийн одоо бөхчүүдэд бол олдохооргүй юм сайхан сургамж зөвлөгөөнүүдийг өгчээсэн. За тэгээ одоо яг цээж рүү ингэ түлхэх юм дасгалыг хийжсэн. Тэгээд Японы хэлэнд бол тийм үг байдаг. Одоо мүнэ ава карьер гэж өөрийнхөө одоо махчлан хэлбэл өөрийнхөө цээжийг зээлдүүлэх гэж. Тэгээ ярьж байдгийн аврагын одоо цээжийг зээлдэж авлаа гэж ярьдаг. За монголоор бол аврагтаа одоо барилдах боломж олдоо гэж. Саяын тэр цээж рүү түлхээд нь шүү дээ. Энэ дасгалаас одоо үүдэлтэй одоо нэр хэллэг болов гэж би бодож байна. За тэгээ энэ хүүхдүүдтэй одоо жижигхэн 8 настай одоо сосрхүүтэй сая бэлтгэл хийж харагдлаа. За тэгээ энэ жоохон хүүхдүүд аврагтаа ингэж бэлтгэл хийнэ гэдэг бол нэгдүгээр тус нэр төрийн бахархлын хэрэг дотроо маш их тийм өндөр сэтгэлтэй. Хоёрдугаар тул тийм өөрсдөөс тийм итгэл төрж байгаа ийм сайхан бэлтгэл болж байна лээ. За тэгээд дараа нь бэлтгэлийн дараа бас би аврагаас асуусан. Тэгээ ингээ харж хахад бид нэр үнэхээр бас анхны бэлтгэл байсан. Дээрээс бидний хувьд бас сонирхолтой байсан учраас нэг харсан чинь бараг 2 цаг 30 минут одоо үргэлж ирсэн. За тэгээд 8 настай, 15 настай одоо мэрэгжлийн энэ бөхчүүд ингээд нийлээд 2 цаг 30 минут дундаа ер нь бараг завсарлаагүй. Ийм бэлтгэл хийсэн. За цаг бол их хурдан өнгөрөхөөс гадна одоо би дараа нь бас асууж байсан бас ярилцлагаас одоо үзэгчид сонсох байх. Тэгэхээр бол жоох юм байна. За энэ нарай том юм байна. Тийм учраас энийг арай илүү бэлтгэл хийх ёстой гэсэн тийм юм өрдөөсөө байхгүй юм лээ. Яг ижилхэн юм заагаад ижилхэн бэлтгэл хийлгэж байна лээ. За тэгээд одоо хүүхэд болгонтой ингэж барилдаж үтсэн. За тэр ихтгэл одоо ингээд амар санааг одоо яг түлхээд ингээд гаргаж байна. Якосона хахгүй өөрөө. За авраг биш юм байна. Энэ аврагын дивжээний бас нэлээд том бүх байсан. За тэгээ сая авраг цаанаас нь жижиг хүчээ гаргаад яг одоо тэмцээн дээр барилж байгаа юм шиг барилд гэсэнгүй би яг байгаагаараа барилдсан. Ердөөс эднэртэй чи баг адилхан шахуу байна гэд. За манай 14-тэй 15-та хүүхдүүд одоо тэр амар санаа Ариун Баатар энэ төр бол одхон энэ төр бол үнэхээр хүчтэй хүүхдүүд л дээ. За тэгээд за зүгээр яг хуу дараа чинь цуврал нэвтрүүлгүүдээр одоо тэмцээний явцад бас бид нэр ярина. Манай монгол хүүхдүүдийн хувьд бол яах чарга байхгүй сумогийн үндсэн техникийг бол бас сайн эзэмшээгүй байсан. Одоо яг л хав бариал одоо үндэсний бөхөр барилдахтаа маш сайн байсан. Одоо тэгээд яг тэр байдлын нь бол сая Якозна хахуу шалгаж ирсэн. Одоо та нар яг өөрийнхөө чаддгаараа барилд гэдэг. За одоо нэг чаддгаараа барилдж байгаа нь одоо нэг үндсэн одоо сумогийн техникүүд болох одоо цупари ч юм уу түлхэж дайрах юм их хүрдээс гарахгүй байгаа. Шууд хав барилдаад хүүхдүүд явчихж байгаа. За тэгээд дараа нь бол авраг бол яг энэ тал дээр нь бол зөвлөгөө өгчээсэн. Тэгээ өөрөө бас ярьжсэн нэг удаа ингээд ямар ч байсан сайхан бэлтгэл хийлгээд хийгсэн. Сүүлдээ бол за нэгээр зосхгүйсэн 2-3 удаа бэлтгэл хийх хэрэгтэй байна гэж ярьжсэн. За одоо энэ хид хідэн дасгал үзүүлнэ. Энэ дасгалууд бол их тийм сонин дасгал байна даа. Зөвхөн өнгийн Сүрднээс агаар барилддаггүй одоо бидний хувьд тийм ээ. За ингээд одоо хоёр хөлөө одоо ингээд яг алцаагаад хоёр тишээ тэгээ ингээд зүгээр жирийн хүмүүсийн хувьд ингээд суухад одоо маш хэцүү. За одоо энэ сая дээр хоёр хөлийн ингээд дарж जैन. За энэ бол одоо үнэхээр хэцүү байх шиг байгаа. За энэ бол одоо за ингээд сосрохог одоо яг тэр дасгалыг хийлгэж байна. За тэгээд хамгийн сүүлд нь ингээд нэгнийхээ одоо машинаас барьчаад ингээд цуураад ингээд хойноос алхадаг юм сонин дасгал байдаг юм лээ. За тэгээд японоор бол 1 2 гэж ингээд тоолоод за ингээд үндсэндээ өнөөдрийн дасгал ингээд дуусч байсан. Бэлтгэл ингээд дуусав. Бэлтгэл дууснаа сайхан боллоо.
Их сайхан байд. Энэ бол одоо яг л мэрэгжлийн бөхчүүдийн хийдэг бэлтгэл бараг тэр чигээр болчих шиг боллоо шүү дээ. Би өглөө ингээд цаг арсан 2 цаг 30 минут өнгөрөө бараг 3 цаг зогсолтгүй юу? Тэглээ. Тэгээ яг мэрэгжлийн өндөр жирийн барилдаа нэлээд хийдэг л дээ. Өнөөдөр болохоор биднес дүүнерээс ингээ анхудааг харж байгаа болохоор яг л сумыг үндсэн дасгал болон шишгөө сүрэш пепо гэдэг энийг голчож хийлээ. Тэгээ маргааш нөгөөдөрөөс жоохон бас барилдаа хийлгэл юм уу гэсэн санаа бодлоо. Тэгэхээр миний харж байгаагаар би өөрөө бүх хүн биш учраас тамирчин хүн ч биш. Нэлээд хүндхэн дасгал боллоо. Энэ манай хүүхдүүд чинь царай зүрсэн одоо шороо авалчихсан, зарим нь хамраас нь цосгоожоод нэлээд одоо яг л мэрэгжлийн хэмжээнд бэлтгэл хийчих шиг боллоо. Тэгээд одоо тэмцээн болоход бол ойрхон болчихлоо. Өнөөдөр ингээд энэ бэлтгэлээр бараг дуусчвал бас хэцүү юм. Үгүй ер нь бас чигдэрэг залуучууд бол байна л да. Бас тэд нартай бас ганц хоёр зөвлөгөө өгөөд маргааш нөгөөдөр бас ер нь тэмцээн болж ер нь бэлтгэлээ хий гэсэн байна. За ерөнхий байдал ямар вэ? Энэ тэмцээнд ороод медаль авах найдвар байна уу? Ерөнхий байдлууд За яг миний хувьд бол ер нь бас сайн боломж юм байна. Яг тэмцээн гэдэг чинь бас бэлтгэлтэй шал өөр үүдэг. Илүү одоо амжилт гаргаж болно, одоо сансандаа хурж барилдаас гарахгүй жиж болно. Гэхдээ манай дүүнер маань гэхдээ өнөөдөр харж байхад их сайхан байна. Би хаанд сайхан байна. Тэгээ ямар ч хэмжээ бэрхлэхгүй тий. Сайхан оролцоод тэмцээндээ өөрийнхөө сансан одоо хэмжээний барилдаас илэрхийлж хүсэж байна. За тэгээд одоо энэ яг жинхэнэ дэвжээнд анх удаага барилж үзсэн. Ямар байна? Хатуу тэгээд илстэй альтерж бод. Тийм. Унахад ямар байна? Унахад гайгүй. Нэг өвдөхгүй. За унахад ямар байна? Өвдөж байна уу? Унахад хатуу л. Хатуу байна. Гэтэ жоохон л өвчлээ. Тийм үү. За баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа яхасан. За 2014 оны 2 дугаар сарын 2-нд Токио хотод болсон Хакхо даваа жаргалын нэрэмжит хүүхдийн сумогийн 4 дугаар сэмцээнээс сурвалжлан бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийн эхнийхийг та бүхэнд хүргэлээ. Дараагийн нэвтрүүлгээр сумооч хүүхдүүд, монгол хүүхдүүд за Токио хотоор аялан Диснейленд үзэж Япончуудтай хийсэн уулзалт зэрэг нийгмийн шинжтэй арга хэмжээний талаар бэлтгэсэн нэвтрүүлгийг та бүхэн үзэж сонирхороо. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.